улсуудад Монгол-Японы харилцаанд бас их чухал үйл явдал болж байна. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ 7 сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байна. За энэ айлчлалын ач холбогдлыг бол дараах хэдэн зүйлээр тодорхойлж болно гэж бид нар бас үзэж байгаа. Монгол улсын ерөнхий сайд Япон улсад айлчилж байгаа нь бол 3 дахь хөршийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээсээ чухал ач холбогдолтой байгаа гэдгийг эхэлж онцлоё гэж бодож байна. За хоёрдугаарт бол Монгол-Японы харилцаа өөрөө маш онцлог, динамик харилцаа байдаг. Ер нь бол сүүлийн үед ямар уламжлалт тогтоод байгаа гэхээр жилд нэгээс доошгүй удаа төрийн 3 хүндрэлгийн түвшинд мөн түүнчлэн гадаад яамны сайд нар жилд 2-оос доошгүй удаа уулздаг тийм уламжлал практик тогтсон байгаа. За харамсалтай нь ковидын энэ цар тахлын эрсдэлтэй үед сүүлийн 2 жил манай хоёр улсын хооронд бол дээд түвшинд хоёр талын уулзалт яриа хэлцээ явагдаагүй байсан. Альва хоёр улсын харилцаанд улс төрийн харилцаа, улс төрийн итгэлцэл их чухал байдаг. Улс төрийн итгэлцэл, улс төрийн харилцааг өндөр түвшинд авч явахад улс орны лидерүүдийн хоорондох харилцаа, нөхөрлөл, манлайлал юугаарч орлуулшгүй ач холбогдолтой байдаг. Тийм учраас энэ сүүлийн 2 жилд бид нэр одоо ковидоос болоод хэрэгжүүлж чадаагүй дээд түвшинд хоёр улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн уулзаж албан ёсны одоо уулзалт хийсэн гэдэг маань өөрөө Монгол-Японы харилцааг ойрын болон одоо урт хугацаанд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна гэж бид нэр ойлгож байгаа. За хоёр улсын ерөнхий сайд нар маань өргөн хүрээтэй асуудлаар ярилцсан. Мэдээж улс төрийн харилцаагаа улам идэвхжүүлье. Айлчлалын давтамжаа бүх түвшинд идэвхжүүлье. Ковид 19 цар тахлын одоо эрсдэл буурах энэ үед бол эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөрөнгө оруулалтаа, худалдаагаа илүү их нэмэгдүүлье гэдэг ийм зүйлүүдийг бас хоорондоо ярилцсан байж байгаа. Ер нь бол хоёр улсын засгийн газрын тэргүүнээр ойрын бөгөөд хэтийн төлөвийнхөө асуудлуудаар хоорондоо чиглэлүүдээ ойрын чиглэл зорилтуудаа тодорхойлно гэдэг нь цаашдын харилцааны бүх салбарт харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай хөрс суурийг бүрдүүлж байгаамаа. За 3 дугаарт бас их чухал ач холбогдлыг бид нар тэмдэглэж хэлэх ёстой гэж бодож байна. Энэ маань юу вэ гэхээр Монгол-Японы харилцаа зөвхөн хоёр талын хүрээнд өрнөдөггүй. Энэ харилцааны чухал тулгуур багны нэг нь бол яах аргагүй олон улс бүс нутгийн тавцан дэх Монгол-Японы хамтын ажиллагаа байгаа. Ерөнхий сайд оюун эрдэнэ, ерөнхий сайд Сугата уулзах үеэрээ олон улс бүс нутгийн тавцан дэх Япон улсын гүйцэтгэгч буй үүрэг роолыг Монгол улс өндрөөр үнэлтгийг за энэ чиглэлд цаашид хоёр улс бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж ажиллагаа нотолсон. Японы тал үүнийг мөн талархан хүлээж авч энэ чиглэлд хоёр тал одоо идэвхтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон энэ удаагийн айлчлалын одоо заавал тэмдэглэх ёстой нэг ач холбогдлоо гэж бодож байна. За ковидын эрсдэл хിവэр байна. Ковидын эрсдэл энэ одоо улс орны эдийн засаг, нийгэм одоо хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа энэ сөрөг нөлөөлөл бол бүх улс орнуудад адилхан тусч байгаа. Тийм учраас энэ эрсдлийг бид нэр дэлхийн улс орнуудтай, бүс нутгийн улс орнуудтай хамтарч даван туулахаас өөр гарц байхгүй. Тийм учраас энэ удаагийн манай ерөнхий сайдын Япон улсад хийж байгаа айлчлалаар одоо ковидын дараах new normal гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл ковидын дараах хамтын ажиллагаа ямар байх вэ? Ямар тэргүүлэх чиглэлд бид нар хамтран ажиллах ёстой вэ? Аль болох хурдан ковидын өмнөх үеийн одоо хамтын ажиллагаандаа эргэж очих. Яавал бид нар илүү их хурдан хамтын ажиллагаагаа сэргээж хөгжүүлж болох вэ? Энэ асуудлуудаар бас хоёр тал ярилцж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр ярилцаж байгаа нь цаг үеэ олсон ач холбогдолтой энэ айлчлалын ач холбогдлыг өндөрсгөж өгж байгаа бас нэг чиглэлээ гэж бид нэр үзэж байгаамаа. Ирэх онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Энэ 50 жилийн ойг бид нэр тэмдэглэхдээ өнгөрсөн 50 жилийн хугацаанд бид нар ямар амжилтад хүрвэ? Ямар зорилтуудыг бид нар хангаваа? Монгол-Японы харилцаа өнөөдөр ямар өндөр түвшинд хүрвэ? Юуны ачаар бид нар энэ өндөр түвшинд хүрвэ гэдгээ дүгнэлт хийхийн сацуу цаашид ирэх 50 жилд бидний харилцаа хамтын ажиллагаа ямар байх ёстой вэ гэдгийг эргэцүүлэх, хэлэлцэх, хоорондоо ярилцах, тодорхойлох
тийм ач холбогдолтой одоо жил болгохыг зорин ажиллаж байгаа. Тэгээд Япон улсын ерөнхий сайд Суга манай ерөнхий сайдтай уулзах үеэрээ их сайхан санаачлага дэвшүүлсэн. Монгол Японы одоо залуучуудын солилцоог дэмжиж, ирэх 50 жилд хоёр орны харилцааг манлайлж, хошуучилж авч явах тэр залуучуудын хооронд нь одоо нөхөрлүүлье, танилцуулъя. Энэ үүднээс 2022 оныг хүүхэд залуучуудын найрамдал солилцооны жилээр зарлая гэдэг саналыг дэвшүүлсэн байгаа. Манай ерөнхий сайд саналыг талархан хүлээж авсан. Тэгэхээр одоо ирэх онд манай хүүхэд залуучууд бас одоо Монгол-Японы харилцаанд идэвхтэй оролцох нь байна. Энэ солилцооны ачаар бол олон Япон найз нөхөдтэй болно гэж найдаж бас болохоор байгаа гэдгийг тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Бас нэг сайхан үйл явдлыг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Монгол улсын ерөнхий сайд бас Япон улсын цог жавхланд эзэн хаанд бараалгасан. Цог жавхланд эзэн хаан Нарухито Монгол улсад маш илгэмсэг ханддаг. 2007 онд угсаа залгамжлагч хунтайж байхдаа манай улсад сайхан айлчлал хийжсэн. Тэгээд энэ удаагийн айлчлалын үеэр бас ингээд цог жавхланд эзэн хаанд бараалгах ийм боломж бас манай ерөнхий сайдад олдсон байж байгаа.